Hello SEO эрхэм томыг өрж байна. Үчимийн төргийн эрхэм үзэгчтэй сайн байна уу захирлаа энэ удаагийн зочноор Ачид Ундраг брокеринг компани захирал хатагтай Батчимэг оролцож байна. Сайхан үйлчж байна уу та? Сайн байна уу та? Сайхан үйлчээ таны ажил сайн байна уу? За хоёулаа яриагаа манай нэвтрүүлэг маань одоо Hello SEO гэдэг одоо сайн байна уу? Тэгэхээр зэрэг маш олон даатгалын компаниуд байдаг. За энэтэй одоо ингээд танай энэ даатгалын брокер компани маань одоо бас хүч үзэж бас ингэж явж байгаа. Ер нь анх хэдэн онд үүсэн байгуулагдсан, ер нь ямар үйл ажиллагаа явуулдгийн талаар үзэгчтэйгээ хэлээд хаваалцсан юм. Манай компани 2008 онд байгуулагдсан. Тэгээ даатгалын компани бол одоо зах зээл дээр 16 компани байгаа шүү дээ. Үүнээс гадна даатгалын зуршлагч 40 гаруй компани байна. Саяхан одоо 46 дахь компанид хөрлөө. Тэгэхээр даатгалын зуршлагч компани, даатгалын компани гэхээр хүмүүс холиод ойлгохгүй. Даатгалаар нь ойлгоод байдаг. Ерөнхийдөө бол нэг салбарын яаж одоо тоглогч нар бид нар болохоор одоо хэрэглэгчдийн талд тусалдаг тий даатгалын зах зээлийг нэмэгдүүлэхэд ажилладаг юм борлуулалт хийгээд эргээд нөгөө төлбөр авахт нь тусалдаг ийм субъект байхгүй. Тэгээд 2004 онд мэргэжлийн оролцогч даатгалын мэргэжлийн оролцогчийн хууль даатгалын тухай хууль гэсэн хоёр хуулийг манайх баталсан ихэр хууль гэж ярьдаг байхгүй. Тэгээд үүгээр нөгөө даатгалын салбарын одоо зохицуултыг хийн. Дээр нь дахиад даатгалын мэргэжлийн оролцогчийн хуулиар манай даатгалын брокеруудын үйл ажиллагааг зохицуулдаг байна. За байгууллагад 10 жил болж байгаа юм байна. Бас 10 жилийн баярын мэндийг хүргэе. Одоо удахгүй онгорох гэж байна. Тэгэхээр энэ давхар даатгал гэж бас яриад юм тийм ээ. Энийг одоо ойлгоцоороо авал одоо яг яаж хүлээж авах давхар даатгал? Ер нь энгийн үгээр тайлбарлахад даатгалын компани эрсдлүүлж аваад тэгээ нөгөө эрсдлээ тооцсон шүү дээ. За бид нар ийм хэмжээний эрсдэл авсан. Манай одоо дааж чадах хэсэг бол юм байна. Илүү гартын гадагшаа давхар даатгал. Тэгэхээр гадагшаа гэдэг нь одоо өөр компани даатгах гэсэн үг ярьж байгаа шүү дээ. Манай Монголд бол давхар даатгалын тогтолцоогоос үүссэн явж байна тийм. Дотоодын давхар даатгалын компани байна. За тэгэхээр дотоодын даатгалтаа үндэсний даатгалтаа даатгуулаад дахиад цаашаа гадаадын даатгал даатгадаг тийм үү. Тэгэхээр энэ дээр даатгалын компани өөрийнхөө эрсдлийг л менежмент хийж байгаа. Илүү гарсан эрсдлээ цааш нь явуулж байгаа. Тэгэхээр даатгалын зуршлагч бас мөн адилхан давхар даатгалын зуршил гэдэг. Манайх бол энэ 15 онд давхар даатгалын зуршил ирэх авсан. Тэгээс нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Хүмүүс даатгал гэхээр одоо эдгэрнгөө даатгуулах одоо юу гэдгийг загвар хүмүүсчд бол одоо хөлөө бие даатгуулах, за хөгжимчд одоо хөгжмийнхаа зэмсгийг даатгуулах маш олон хэлбэрүүд байдаг л да. Тэгэхээр энэ даатгалын даатгал гэдэг хүмүүс нөгөө иргэн бүр одоо эрсдэггүй ирээдүйн баталгаа гэдэг нэг тийм ойлголтоор хүлээж авдаг. Тэгэхээр одоо яг танаа энэ брокеринг компани үйл ажиллагаа бол яг тэр хувь хүнлүү чиглэсэн талыг баримталдаг юм байна л да. Тэгэхээр энэ чиглэлээрээ таны бодлоо. Брокер маань яг ерөнхийдөө хэрэглэгч талд нь одоо би зүгээр энгийн үгээр ярив. Та жишээлбэл одоо нэг байгууллагын одоо даатгал хариуцсан ажилтан боллоо тийм үү. За таныг одоо телевизийн за одоо эдрээ ингээд энэ жилийн даатгалыг хариуцсан хийн шүү. Бүх хүмүүсийн даатгалыг хийн шүү гэх энэ маш том хариуцлага байхгүй тийм. Тэгэхээр эдрээ маань одоо даатгалын компаниуд руу уцслаа, бахан үн харьцуулчлаа. Тэгээ хинэн юугаар ялгаатай юм гэдэг ингээд жижиг тогтоом. Тий. Тэгээд нөгөө хамгийн гол нь асуудал болоо гэхэд бид нар нөхөн төлбөрөөр яаж авах юм бэ гэдэг тэр талаар туршлагагүй шүү дээ. Тэгэхээр даатгалын зуршлагч яг өөртөө чинь хамтарч ажиллаад тэр суган шалгаруулалт хийхэд бид нар юу хүсэж байгаа ямар шаардлага биднэрт байвал зүгээр юм. Гэрээ нь ер нь ямар одоо жишээлбэл нөхөн төлбөрөөр хэдэн хоногийн хугацаанд авдаг юм тий. Гэдэг ийм маш нарийн эцэгтэй асуудлуудыг даатгалын брокер мэдчихэдэг. Тэгээ энэ талаараа яг хэрэглэгчид тусалцаа үзүүлдэг. Нөгөө талаасаа даатгалын компани борлуулалтыг нэмэгдүүлж өгдөг. Тэгээ ийм маш чухал субъект байдаг. Тэгэхээр зөвхөн хувь хүн биш, байгууллагад бас үйлчлдэг байна шүү дээ. Дотоод журамтай ч гэсэн хамтраад явахад бас. Тий. Тусалцаа үзүүлэх юм шүү дээ. Тий. Сүүлд маш энэ зах зээлийн өрсөлдөөнд маш олон төрлүүд гарч ирж байна л да. Тэгэхээр энэ дээр одоо танай байгууллагын онцлог бас нэг юм байгаа шүү дээ. Жишг тогтоох ч юм уу, жишг тогтоомоор санагдсан энэ аль ч салбарт ингээд хүн гэдэг эсвэл албан байгууллага харьцаад ороод ирэхэд бол танай давуу онцлог хүмүүс одоо нөгөө мэдрэмжээр эднийх ийм давуу талтай юм биш үү гэдэг одоо тал нь одоо яг аль тал руу хайлт гэж өгдөг. За манайх наач их гоё асуулт шүү. Манайх онцлог нь юм байгаа. За би сая хэлсэд 40 хэдэн компани байгаа гэж байна тийм. За нэгдүгürt манайх
эрсдлээ аль болохоор үнэлэхийг шийдэг. За эрсдлийн үнэлгээ хийж байгаа. Мэргэжлэнтэй хамтраад, экспертүүдтэй хамтраад бид нар эрсдлийн үнэлгээ хийж байгаа. Аль болохоор яаран тэр хүнд одоо даатгалын гэрээ борлуулах ч юм уу, даатгалыг одоо хийх гэж бид нар тийм мэрийдгүй. Яг тэгэхээр бид нар брокер бол асуудлын шийдэл санал болгодог. Тэрнээс даатгал борлуулдаг биш. Тэгэхээр одоо надад нэг хин нэгэн хүн орж ирээд би одоо яаралтай надад галын даатгал хэрэгтэй байна гэж түрээдэр лээ тийм үү. Тэгэхээр би нэг ажилтнаа хэлээ за чи энэ хүнд галын даатгал санал болгоорой гэж хэлгэнэ шүү дээ. Би тэгж хэлдэг. За чи энэ хүнтэй уулз. Энэ хүн яагаад галын даатгал хүсэж байгаа юм? Ямар хэрэгцээ гараад энэ даатгал болцсон бэ гэдгийг нэхлээ судалдаг. Тэгтэл нөгөө хүний галын даатгал гэж ярьжсэн шал өөр зүйл өгөх байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг брокерууд маань их сайн туршлагатай байж энэ дээр ажилтдаг л да. Тэгэхээр тэр хүний яг хүсэж байгаа зүйлийг бид нар нөгөө талаас хамгаалтай бид нар хийчих хэрэгтэй тий. Яг л одоо асуудал боллоо гал гарлаа гэж хамгаалагдсан байна. Эргээд нөгөө санхүүгийнхаа хамгаалтанд тэр хүнд одоо яг л мөнгө төлөөр авсан байсан юм л үйлчлэг үзүүлдэг. Нөгөө талаасаа бас нэг юм нь юу гэхээр манайх нөхөн төлбөрийн сервис үзүүлэлт их удаж байгаа. Анх байгуулагдаад манад одоо Монголд ерөөсөө дутагдж байгаа үйлчлэг маань нөхөн төлбөрийн үйлчлэг байсан. Хүмүүс даатгуулж байна тийм үү? Эргээд нөгөө нөхөн төлбөрийн асуудал болохоор хүн чинь ингээд хосолд ороод ч юм уу, машины араас мургууд ч юм уу, тий? Одоо зүгээр бидний өөрийн мэддэг жишээг ярихад ойрхон жишээ ярихад тий? Хүн юун даатгалтай мантай тэгэл зарим сандраад нэрээ мартчихдаг тийм үү? Тэгэхээр ерөөсөө даатгалын брокертойгоо холбогдох юм бол бид нар за нөгөө даатгалынх нь тохиолдлыг цаашаа мэдэгдэн тий. Гэрээ нэр чинь ингээд үүрүүд идэг байхгүй. Тохиолдох юм бол нэн даруй даатгалтай мэдэгднийг хуулийн заасан гэж. Тэр нөгөө хүмүүс тэрийгэ мэддэг учраас нөгөө тэр үүргээ умартаад алга болчоод дараа нөгөө даатгалаас мөнгө авахар асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр даатгалын брокертэй байхад тэр нөхөн төлбөрийн асуудал дээр бид нар туслаа бичиг баримтаа аваад нөгөө хүн маань ажилтаа ч гэдэм эсвэл магадгүй гэмтээд нөгөө материалаа хөдөлж чадахгүй гэж болно шүү дээ. Энэ тохиолдолд манайх үйлчлэгээ үзүүлдэг. Энэгээр их онцлог. Одоо инженеэр яхад одоо жишээ нь хоёр машин шүргэлцлээ, мөргөллөө нөгөө замын тээврийн прокурорч тээврийн цагдаач ирлээ тэнгүүд одоо юу даатгал мантай айлуу. Зарим яг даатгалаа мэдж байгаа нь дууддаг л да. Тэгээд зарим нь юу энэ мантай тэр хүн амт гэж чийдэг байгаа тэгэл те. Тэгээд энийг мартаад яг өөр чийлдэг сая тийм. Тэгэхээр танах бол яг ингээ ерөөсөө яг тэр энгийн зүйл дээр одоо манай үйлчлэгчд бол одоо ингээд бас мэдээд самтж ажиллаад бас даатгалахад бас хэрэгтэй юм байна шүү. Бас та нарын бичиг баримт энэ эргээд нөхөн төлөлтийн асуудал дээр хүртэл бас дэмжих тусцаа үзүүлэх юм байна гэж ойлгоо. За салбар нэгжийн хувьд за тэгээ удирдах албан тушаалтны хувьд дээрээс нь одоо хичнээн ажилтан брокер ажилтнуудтай одоо тэгэхээр зэрэг өдөрт одоо чинь олон чиглэлээр олон хуулбарууд орж ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ болгон дээр танай маневрууд ямар байдаг вэ? Мэдээлэл чинь одоо бас зарим нь хууль эрх зүйн талаас хаач байна. Зарим зүгээр энгийн хүн одоо нэг амьдрал тохиолдсон ямар юмараа ороод ирнэ. Тэгээд энэ тал дээр манайх одоо Дорногов аймаг, Өмнөгов аймаг салбартай саяхан цогцлын суманд Өмнөгов аймгийн цогцлын суманд салбар байгуулах эрхээ авсан. За энэ цогцлын сум бол одоо хүмүүс мэдэн шүү дээ нөгөө хашин сухат гэдэг маш их олон машины богинолтой юм эрсдэл өндөртэй юм цэг байж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нараас үйлчлэг үзүүлэх гэж байгаа хүмүүст болохоор даатгалыг үйлчлэгийг ойртуулъя гэсэн юм зорилготой байж байгаа. За ажилтан удирдуулах ёсон гэдэг дээр бол би тэр тал дээр бас өөрийгөө сайн гэж би хэлж чадахгүй байна. Гэхдээ мэдээж хэрэг бас 10 жил хүмүүс удирдах чинь тийм ээ. Аль болохоор би ажилт одоо хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ бид нар нэг зорилгын төлөө явж байгаа. Хамтраад бүтээн, хамтраад хүмүүс сайхан зүйлийг бүтээж өгнө. Үүнийхээ үр дүнд чиний амьдрал сайн явна, миний амьдрал сайн явна гэдэг утганаас нөгөө талаасаа бас бид нар Монголынхаа эдийн засагт одоо хамгаалт болгох гэсэн ийм итгэл үнэмшлэр явдаг. Сая өнгөрсөн оны дүнг тодорхойлоод ирээдүйн одоо энэ 2019 онд хийж үтэх бас нэг бодол эрхэлзэл бас байгаа ах тийм ээ. Тэгэхээр сая өнгөрсөн онд одоо ямар дэвшилттэй ажлуудыг хийв, эндээсээ сургамж аваад эсвэл алдаа оноогоо цэгнээд ярьдаг шүү дээ. За ингээд өдрөн одж байгаа алдаа оноогоо хойш нь тавиад шинэ онд шинэ нэрмэлцэлтэй орё гэдэг шиг эх онд одоо танай төлөвсөн одоо ямар бодлууд байна. Сая одоо энэ 18 он маань бас манай хувьд их амжилттай байлаа. Тэгээ одоо энэ сайхан он дуусч байна. Бид нар давхар даатгалын нэлээд том төсөл дээр ажилласан. Тэгээд миний зүгээс бол нэг
өөртөө одоо их баясж байгаа юм юу гэхээр олон улсын юм шинжээчдийн баг Монголд ирээд би тэр багийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тэгээ манайх нөгөө Монголын хамгийн том салхин сэнсний төсөл дээр ажилласан. Тэгээ энэ дээр бол биднийг бас сорьсолдоо тэр чинь ингээд салхин сэнс чинь 58 м урттай юм байж байгаа шүү дээ. Тэгээ тэн дээр манаас хохирол гараад тэгэд манай одоо хамтарч ажилладаг хохирол үнэлгээний байгууллагууд өшөө одоо бусад партнерууд маань маш түргэн суурхай ажилласан, хуульчлал маань сайн ажилласан. Бид нар ерөнхийдөө манай компани зарчим бол бид нар одоо өөрснөө чадахгүй байж тийм юу гэдэг хуулийн ажлыг өөрснөө нэг хүн авчаад 50 ч гэдэг юм уу. Тэгэхгүй ерөөсөө хуулийн фирмтэй хамтраад ажилладаг тийм хохирлын үнэлгээний компанитай хамтраад ажилладаг ийм аутсорс үйлчлэг авдаг байхгүй. Тэгээ тэд нар маань манай даатгалын компани гэсэн маш шуурхай байж тэр чинь тэр одоо хохирол болчихлоо тийм үү. Тэгэхээр тэр хохирол чинь нэг тайзан жүжигшил юм явж байгаа шүү дээ. Тэр сценыг бид нар алдагдахаас өмнө баталгаажуулж явах хэрэгтэй. Дараа бичиг баримтыг бүрдүүлнэ. Ингээд нөгөө араас нь хөөж явах нь башгүй байхгүй. Энээр бид нар их сайн ажилласан. Тэгээд тэр тэн дээр бас бид нар тодорхой хэмжээний амжилт гэж бас сайн ажиллаж чадсан. Энэ бол бид нар энэ 18 оны амжилт байлаа. 19 онд бид нар юу хий гэж төсөлж байгаа төлөвлөж байна гэхээр энэ онд энэ 18 онд би хүртээмжтэй даатгал гэдэг төслийн үндэсний багийн гишүүнээр ажилласан энэ олон улсын төсөл явсан л да. Тэгээ энэ төсөл дээр манай одоо Монголын даатгалын зуршлагчийн холбоо гэж байдаг. Энэ холбооны одоо хүндэт ерөнхийлөгч гэж би явт юм л да. Тэгээд энэ холбооныхаа төлөөлөлөдөд ажилласан. Тэгээ хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэе гэсэн юм ураа явж байгаа байхгүй юу? Юу одоо энгийнээр тайлбарах юм бол даатгалын одоо үр шимийг хүн болгон даатгуулсан бол хурдан хүртдэг үе тий. Даатгалыг одоо даатгалын хамгаалтыг илүү өргөн байлгахыг хүмүүсийг хамгаалттай болгох гэсэн юм ураа явж байгаа. Тэгээ бид нар энэ урааны хүрээнд одоо хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд нэлээх санаа тавина. Одоо наад зах нь хавдрын даатгал тий 70 мянган төгрөгөөр 50 сая төгрөгийн ийм хамгаалтыг авах боломжийг бүрдүүлэх юм. Хувь хүн тий. Тэгэхээр ерөнхийдөө бид нар одоо тийм аян л өрнөх гэдэг шүү дээ тий. Мөн одоо юу гэдэг үерийн даатгал сая энэ зам бол маш их үер боллоо шүү дээ тий. Тэгэхээр бид нар хүмүүсийг үерийн даатгал 50,000 төгрөгөөр даатгадаг ч юм уу тий. Эргээд нөгөө хүмүүс маань асуудал болоход бид нартай холбогдоод хүн төлбөр авч чаддаг, материалаа бүрдүүлж чаддаг. Ийм систем бүрдүүлэхэд өөрөөр хэлбэл даатгалын орох гарах урсгалыг нэг дор чөлөөж өгөх нь. Тий, ийм одоо ажил хийх гэж бид нар төлөвлөлөөр бид нар одоо үндсэндээ төлөвөө баталчаад байж байгаа. За манай жирийн иргэд маань хэр даатгуулж байна танаа дээр? Манай дээр ер нь их ханддаг шүү дээ. Манай хамгийн анх 2008 онд байгуулагдаад тэгээд 9 онд лиценз авсан. Манай анхны том даатгуулагч бол автобус нэг гэсэн. Тэгээд автобус нэг чинь 500 ажилтнтай тэгээд маш олон эрхтэйчүүдтэй тий. Тэгээд автобус одоо дунджаар өдөр 5 одоо хохирол гардаг байхгүй. Тэгээд бол хүмүүс даатгалын үр шимийг одоо манай компаниас мэдрээд бид нар тэр хүн маань одоо өдрөө орлогоо хөөгд ингэ явж хад манай ажилтнууд хүн төлбөрийн асуудал дээр ингэ туслаад явдаг. Тэгээд үүнээс үүдээ тэд нар маань гинтийн хослоо даатгуулж байгаа. Ер нь одоо хүртэл автобус нэгэн жолооч нар манайхаар эрсдэлтэй шүү. Тий, холбогддог байхгүй юу? Тэр чинь 8 нас нь. Тэгэл би хүүхдтэй одоо гайгүй ажил хийж байгаа дараа хуримтлын даатгал хийдэгчмээр байна. Одоо том болоход нь оюутны одоо төлбөр нь бэлэн байж өг сайн байна гэх мэтэр хүмүүсийн даатгалын боловсролоос гайгүй дээшилж ингэж бид нар харж байгаа. Гадны туршлага, гадны байгууллага хамтарч ажилладаг одоо брокеринг компаниуд ч юм уу эсвэл одоо энэ бас яг нь Монголынхаа нөхцөлд бас яг тэр уурын амсалтанд тохирсон үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд их байна да. Тэдний нэг жишг бол танах. Гэхдээ бас гадаасаа бас суралцдаг жижиг тогтцсон байгаа шүү дээ тийм ээ. Аль ч салбарт. Тэгэхээр энэ гадны туслаг, дэмжлэг, тусалцаа хамтарч ажилладаг байгууллагуудаас тоочвол. Манайх давхар даатгалын брокер 15 онд болсон гэдээ би ярьжсэн шүү дээ. Тэгээд манайх дэлхийн одоо их том Willis Towers Watson гэдэг ийм Английн компани байдаг. Тэгээд энэ байгууллага маань дэлхийн хамгийн анхны брокер. Манайх эднийхтэй түншилж ажилладаг. Монголд одоо төлөөлөгч нь одоо correspondent broker гэж явдаг байхгүй юу. Тэгэхээр зүгээр энгийнээр тайлбарлахад бол эднийхний Titanic хохирлыг л одоо бас харьцаж зохион байгуулсан юм байгууллага. Дэлхийн хэмжээний тийм. Дэлхийн хэмжээний энэ брокер маань сая том сенсний юм дээр сахин сенсний төсөл дээр орсон сайн мэдээ сахин паркийн. Өшөө бас бид нар
Stellenbosch гэдэг янз янзын өшөө бусад дэлхийн ийм даатгалын брокертэй хамтарч ажилладаг л да. Эднээсээ суралцсан. Тэгээд бүх одоо тэдний туршлагыг Монголд ингээд би гадаад юм байдаг гэд хуулж тавих аргагүй. Яагаад тэгэхээр Монгол маань нэгдүгээр 3 сая хүнтэй тийм. Тэгээд их том газар өргөн нутагтай уур амьсгал нь дэлхийн хамгийн хүйтэн хот, хамгийн их утаатай хот байх жишээ нэ тий. Тэгэхээр би түрүүний хэлж байгаагаар нөгөө утаан дундуур өглөө гүйж ширч буруугаа шавгуулж ирсэн дээрүү эсвэл шууд цаашаа ажил руугаа яваад буцаад ирэх хэрэгтэй юу гэдэг ийм бас л менежмент энийг онцлог байгаад байгаа байхгүй юу. Дулаар хорог цум бол хорогтойгоо мартчихдаг. Өвөл бол хорогтойгоо сандаг утааныхаа эсрэг ураад том аядад өрнүүлээд одоо маска зүгт гэдэг. Энэ утааны тал тэр хүмүүс даатгалж байна. Утаанаас одоо юу гэмдэ утааны эсрэг даатгална гэж хэлдэг. Утааны одоо үр дагавар нь юм бэ гэхээр хүнд гинтхэн хорт хавдар болох боломжтой тийм ээ. Өшөө одоо өвчлөлийн даатгалууд гэх юм. Тэгэхээр компаниуд бөөнөрөө гинтийн явдлын даатгал, эмчилгээний зарлалын даатгалт их хамрагддаг ажилчдаа. Тэгээд угаасаа нь хуультай хөдөлмөрийн тухай хууль дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль дээр энэ заалтууд байдаг шүү дээ. Ажилтан ямар нэгэн байдлаар ажилдаа ээж очиж байгаа ч юм уу ажил дүүргөө үүсэж чад асуудалд орох юм бол компани одоо охирлын дарагдуулах тийм үр дагаврыг хариуцах хуультай байдаг. Тэгэхээр утаан дотор бид одоо нүд хорсоод юм харахгүй явж байгаа хатраад орчих юм бол бид нар гинтийн ослын даатгалаас одоо даатгалын нөхөн төлбөр авах нь тийм ээ. Гинтийн ослын даатгал ер нь хэрэгтэй байдаг шүү дээ. Олж исэн орлого нь тасалдчихж байгаа. За хугацаа алдаад. Тий, хэрвээ та одоо зээлтэй байж байгаа бол нөгөө зээлээ яа төлөхлөө одоо хэдээр нь одоо амьдрах үлээ тийм ээ. Тэгээд нөхөн төлөлтүүд ороод ирэх. Тийм, ийм хүнд байдаг байхгүй. За. Хоёулаа сэдвээс жоохон хайлаад хэр айлын эзэгтэй вэ? Уг нь их сайн ямар хоол идэггүй байсан. Ямар хоол идэгтэй. Цаг нарга одоо ингээд ажиллаж ингээд хараад байна л да ингээд бичиг цаас тэгэл байнгын харилцаа холбоо тэгэл цаг наргуу явдаг. За очиод баг гутлаа тайлал тэгэл баг гэрлүүгээ ингээд ороод нэг амардаг. Тэгэхээр хэр гэр эзэгтэй. Ер нь гэрийнхэнтэй хэрэг халамжтай гэх юм. Наа чи хэцүү асуулт шүү. Миний хамгийн эмзэг асуулт. Эмзэг асуултыг асууж. Тийм, эмзэг асуулт. Юу гэхээр одоо би нэг бүтэн хагасаа болохоор мэдээж гэрээ эзэгтэй чинь тэгэл бид нар чинь чи гэртээ байдгүй гээл те. Ер нь бол бүтэн хагасаанд ч бараг унждаггүй юм чинь. Арай хавсан сайдтай байдаг те. Тэгээд хагасаанд би бас хоол нэмээ. Би өөрөө өмнө гой хахгүй. Тэгээд манай өмнө гой чинь гоё борцтой будаатай банштай цай идэг. Тэр маань миний брэнд хоол. Тэрийг хийгээд тэгээд өөр янз янзын хоолууд бол байж байгаа л да. Тэгээ хоол идэхээр би дандаа хүүхдээ гоё хоол хийж өгөх юмсан, энийг хоол хийж өгөх юмсан гэж боддог. Нэг өдөр одоо сайн хийж өгөхөлгүй. Ингээд ярилцаад байхад ингээд өөр чинь ингээд ярианаас ингээд орос үгнүүд ингээд их цогцолцсон. Зарим одоо манай төрлөг үзэж байгаа үзэгч нар санзаардаг байх л да. Ингээд зарим одоо байгууллагын захирлууд шаана ингээд англи үг ч юм уу герман үг ингээд цохилгаал яриахад он цохолцуулаад тэр нэг техникийн хэллэг технический речь гэж үүдэг шүү дээ. Тэрнтэй адилхан өөрөөр чинь ингээд юм орос үгнүүд их цохолцож байна л да. Тэгээд би өөр орос сургууль төгссөн байна. Гэхдээ близко к сердцу принимаю. Тэгэхээр зэрэг энэ орос хэл ер нь орос, англи, франц хэлтэй гэсэн тийм. Тийм би бас одоо тэрийг яасангүй тэр чи артек бичсэн мэн. Тэгээд артек гэдэг чи одоо бидний хүүхд ахуйн дурсамж, пианерын туслан, улаан зангаа тэгээд энэ артек гэдэг юмыг хараад би бас тэгээд тэр орос, Монголын далбаа за энд одоо манай хоёр гүрнийхээ далбааг ингээ бас тавьчихсан байна. Тэгэхээр зэрэг бас энэ юм сурахад тэр орос школ хэр нөлөөлсөн бэ гэдэг талаар асууж байна. Тэг би уг нь орос, францлын багшаа төгсөж ирсэн гадаад хэлээд байдаг. Тэгээд тэр ажлаа хийгээгүй. Parlez français. Тэгээд бүх ер нь бол манай ажлын хөвчлэн англи дээр явагддаг юм л та нэг гадаадын харьцдаг юм. Тэгсэн сая тохиолдолд би одоо энэ орос хэлний багш болоогүй юм байна гэдэг бас сая мэдчихлаа. Түүхээр 2017 онд би хүүхдүүдтэй хамт энэ артек цэцлэн амарсан. Тэгээд артекийн удирдлагаас манай төлөөлөгч болооч гэсэн санал тавиад тэгээд би ингээд пианер удирдагч болсон явж байгаа. Яагаад тийм пианер удирдагч болсон. Тэгээд энэ Монголын багчуудыг төрийн бас байгууллага байгуулсан. Яг тэр зүгээр Бачим гэдэг хүн тэр том байгууллагыг төлөөлөд Монголд ингээд явахд бол бас дутуу шүү дээ тийм. Тэгэхээр санаа нийлсэн хүмүүстэйгээ маш мундаг хүмүүс бид нартай хамтраад тэгээд одоо
нэртэйгээ Монголын багчуудад ийм төрийн бас байгуулга авсан. Тэгээ ийм үнийг би яагаад ярьж байгаа юм бэ гэхээр нэгдүгээр тэгэхээр бид нар хүүхдүүдээ Монгол хүүхдүүдийг артекцлэн авраадаг байл гэсэн юм бодлого барьсан байсан. Тэрхэн үед үндэсний телевизээр Монгол телевиз гэж нэршилтэй байсан. Мой поэзийн Вартек гэдэг нэвтрүүлэг хүртэл явдаг байсан тий. Явдаг байсан. Хар далайн ирэг дээр очиж сайхан амраал. Тий. Тэгээд энэ байгууллага маань одоо арай өөр хүрээнд ажиллах юм байна. Юу гэхээр манай удирд зүйлийн гишүүд их мундаг хүмүүс байдаг л да. Бав генералын хүү зоригт гэж хүн байж байна. Пауло багш гээд Мопаеди Мартекийг хөтэлдэг байсан хүн байж байна. За мөгчлөөн гээд хүн байж байна. Дандаа юм школтой мундаг хүмүүс байдаг байхгүй. Тэгээд бидний зорж байгаа юм юу вэ гэхээр бид нар ерөөсөө хүүхдийн асуудлыг одоо бид нарт ерөөсөө хүүхдийн тухай юм проблем сонсохгүй өдөр цаг минут байхгүй шүү дээ тий. Тэгэхээр энийг зүгээр нэг төрийн нуруунд ирмэ түлхэж хаяа төр одоо хүүхдийн тухай анхаарах хэрэгтэй гэж ингэж орж ерөөсөө болохгүй. Тэгэхээр бид нар хэдийгээр ингээд бизнес хийгээд ингээд цаг наргуу хөдөлмөрлөөд ингээд одоо гүйж байгаа ч гэсэн бид нар нэг юм тустай юм их өстой гэдэг үднээсээ манай энэ өдөр төсөөлийн гишүүд маш идэвхтэй ажиллаад хүүхдийн хөгжил хамгаалал бүх нийтийн үйлс байя гэдэг ийм урандаар явж байгаа. Тэгэхээр бид нар Мопаеди Мартек гэдэг тэмцээнийг сэргэн. Тэгээд энэ тэмцээний одоо бид нар яг одоо зохион байгуулад зарлах шатн дээр явж байгаа. Энэ тэмцээнд багууд оролцдог шүү дээ. Тэгээд яалсан баг нь артекцлэнд явдаг. Тэ яг энэ уламжид хадгалагдана. Үндэсний телевизээр нэвтрүүлэх гэж байгаа тий. Тэгээд манай боловсролын хуучин боловсролын яам, пианоны байгууллага гэж байсан тий. Тэгээд телевиз 3 хийдэг байсан юм байна. Үндэсний телевиз. Тэгэхээр одоо бид нар яг л тэр хуучин хэлбэрийн юу яагаад л манай Пауло багш өдөртөө явж байгаа байхгүй энэ төслийг. Тэгээд дээр нэмээд одоо нөгөө агентлаг оролцож байгаа нийслэлийн хүүхд гэр бүл хүүхд залуучдын газар гэж тэгтээ тэд нар оролцож байгаа ингээд их гоё маа бас хүмүүс их хүүхдүүдийн төлөв санаа зовдог болчих. Өөрөө чинь сонирхдаг хобби, өөрөө чинь сонирхдаг цуглуулга, энэ ажлынхаа хажуугаар. Миний хобби бол би хөгжим их дуртай. Даанч хөгжмийн нот мэдхгүй. Гэхдээ бүх төрлийн одоо сонгодог хөгжмүүдийг сонсох юм дуртай. За баярлалаа. Одоо яг энэ зах зээлийн өрсөлдөөн, энэ нийгмийн энэ үед ийм одоо тийм ээ өдөр болгон цаг минутаар аргунтад босоод ирэхэд нэг юм өөрчлөгдсөн байна шүү дээ. Тэгэхээр энэ үед танай байгууллагын одоо эрсдэлээс гарах арга зам зам түүчтэй одоо энийг даатгуулагчтай алдахгүй тул эдгээр итгэлийг олохын тулд ямар чиг баримж баталгаа гаргаж ажиллаж байна. За ерөөсөө даатгуулагчтай үнэнч байна гэдэг бол бидний одоо чанарын баталгаа. Гол зарчим. Тийм, гол зарчим. Жишээлбэл одоо ямар нэг асуудал боллоо гэдэг бид нар тэр асуудал яагаад энэ хаанаас үүсэж байгаа зураг нь ямар юм те энэ дээр ямар эрсдлүүд байж тээ бид нар ямар хамгаалтыг санал болгох хэрэгтэй энэ хамгаалт нь ямар хэмжээнд байх хэрэгтэй бас нөгөөх маань даатгуулагчд маань их том санхүүгийн дарамт үзүүлж байгаа. За бас даатгалын компани нөгөө хүлээж авдаг эрсдлийн бодлого гэж байдаг те тэрийг бид нар хүндэтгэж үзэх хэрэгтэй. Даатгалын компаниг бол бид нар дандаа хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. Тэ манай партнер бий болж байгаа учраас ийм байдаг. Тэгээд бид нар гол нь хуттай бидний утас бол 24 цагийн хасаалттай байдаг тий асуудал боллоо гэхэд бид нар 24 цаг хугацаа авах хэрэгтэй тий энэ бол бидний одоо үйлчлэгээний зарчим эрсдлийн хувьд бол мэдээж хэрэг альва одоо ямар ч үйл хөдлөл ингээд эрсдэлтэй тийм үү манайх өөрөө эрсдлийг шилжүүлэхэд оролцдог байгууллага мөртлөө өөрсдөө маш их эрсдэл үзэж байгаа байхгүй хин нэг эрээг бид нар буруу хийсэн хин нэг одоо буруу даатгацсан ч гэдэм үү ийм асуудлууд одоо гарвал бид нар яах юм бэ ингээд ярих юм бол одоо шатлалтан дээр шатлна гэдэгтэй адилхан тийм ээ амар зүйл шүү дээ энэ чинь тий тэгэхээр сэтгэл санааны болоод маш том эдийн засгийн одоо асуудал байгаа байхгүй бид нар 5 сая доллараар даатгал хийлэгдээ 5 сая асуудал боллоо гэхэд 5 сая долларын даатгалыг бид нар одоо давхар батлаас юм уу бөмбөлөг үүсэх нь шүү дээ тийм ийм баталгаа бид нар заавал байх хэрэгтэй нөгөө талаас санхүү зохицуулах хороо бидний хяндаг байгууллага гэдэг шүү дээ бид нар маань ийм баталгааг шаарддаг тэгэхээр мэдээж хэрэг үйл ажиллагаандаа бол алхам тутамдаа одоо эрсдлийг бид нар хянаа нөгөө талаас ажилтан одоо ажилуулна гэдэг бол тэр хүмүүс бол миний хүүхдтэй адилхан тийм үү бүхэлдэн гэр бүлийг авч явж байгаа хүмүүс учраас чи бити ороотоороо готл чинь халтардгүй юу гэх мэтийн наацхийн эрсдлийн менежмент төв байна. Тэгээд өөрсдөө эрсдлийн хүмүүс болохоор бас нэмэг их жоохон хөндрүүлж чаддаг шиг.
За их үзэгчтэй манай Hello Show буюу сайн байна уу захирлаа нэвтрүүлэг маань одоо ингээд өндөрлөх гэж байна. Тэгээд өөрөө чинь за одоо ингээд үзэгч тарж байгаа шүү дээ. Тэгээд энэ үдшиж та дэлгэцийн манай үзэгчтэйгээ сэтгэлээ бас хуваалцж байна. Тэгэхээр за нэг ийм юм ярьчмаар байсан одоо намайг бити буруутгаараа нэг ийм асуулт тавиад нэг ингэчүүл яасан бол гэж дотроо бодож ич магадгүй хэрвээ яг үзэгч тарж байгаа юм чинь бас нэг үзэгчтэйгээ сэтгэлээ хуваалцаа. Манай монголчууд их ухаантай мэрэгэн ард түмэн тэгээ дээрээс эрсдлийн менежментийг их сайн хийдэг. Бүхэл нь одоо нүүдлийн үйл ажиллагаанд бол ерөөсөө эрсдлийн менежмент нь маш сайн суудсан юм ард түмэн. Тэгэхээр бид нар нийгэм өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэтэйг одоо уйлдаад хүмүүс эрсдлээ тооцож байна. Тэгээ бүх юмаа төлөвлөж байгаарай, даатгуулж байгаарай. Хүмүүс одоо твдэж явахад тэрнэр тэнүү явахад тэмээгээр тусланаас твдэж явахад тэрнээр туслана гэж үгээд туслах хэрэгтэй гэж үгээдэг шүү дээ. Тэрнтэй адилхан даатгалын нөөц бол ерөөсөө танд одоо хамгийн хэрэгтэй үед чинь тусалдаг юм тэвэн юм байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс их сайн даатгуулж байгаарай гэж хэлмээр нөгөө талаас би нэг зүйлийг уриалмаар байна хүмүүсийн хүүхдүүдэд анхаарал бүгдээрээ анхаарал тавих хэрэгтэй. Хүүхдийн асуудал, хүүхдийн хамгааллын асуудалд ээж аав болгон, байгууллага болгон санаа тавих хэрэгтэй. Наад бид нар энэ хандлагуудаа өөрчлөх хэрэгтэй. Хамгийн наазах нь одоо бид нар хүүхдийн баяр шинжлэлээр бид нар хүүхдүүдэд бэлэг өгдөг шүү дээ. Тэгээ энэ дээр бид нар тэр янз бүрийн одоо амттан авч өгөхөөс илүү оюунлаг юм. Тийм оюунлаг. Тийм гоё цуслан дамраа. Тэр хүүхдийг утаснаас хол байлгах тийм орчин бид нар бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Бид нар энэ артек цуслан океан тэгээ Монголын цуслангуудаа хөгжүүлэх гэж байна тий. Энэ болгонтой хамтарч ажиллана. Тэгэхээр хүүхдүүдийнхээ төлөө анхаарал тавиач, цаг гаргаач. Энэ утаснаас холдуулах орчныг бүрдүүлэх утсаар бити тоглол гэж ярьчаа. Тэгээд тэр хүүхд өөр юу хийх юм. За тэгэхээр энэ хүүхдийн төлөө бид нар адаглаад хуримтлалын даатгал хийлэгдэг байя. Тэр хандлагаа өөрчлөөч. Хүүхдүүд бол тийм ирээдүйд тэр хуримтлал маань ирээдүйд тэр хүүхдийг том болоод оюутан болоход нь юм уу эсвэл сургууль солио төгсөлт нь фундамент болж өгнө шүү дээ. Тийм тэр ер нь амьдралын даатгалыг их гоё юм байдаг шүү дээ. Мөнгө хадгалж байгаа юм шиг мөртлөө асуудал болохоор одоо жишээл ээж аав нь тэр гэрэн дээр байж байгаа хүн нь асуудал болохоор тэр мөнгө нь 2 дахин үржигдээд гэр бүлд нь очдог. Ийм гоё бүтээгдэхүүнүүд байдаг байхгүй юу? За манай үзэгчдүүд одоо ийм сайхан боломжуудыг бас манай ачид ундраг брокеринг компани захирал хадагтай Батчингой бас зөвлөж байна. Та бүхэн бас энэ байгууллагад хамтарч ирээрээ. Тийм ээ. За ингээд танай байгууллагын ажилтнуудад болон танай байгууллагын цааш төвлөрч санд ажлын амжилтыг хүсье. Удахгүй шинэ он гарах гэж байна. Нэг шинэ ондоо ирч хүчтэй. Энэ хэлсэн ярьсныхаа хэрэгжүүлж ингэж сайн явуултгай гэдэг одоо хүсэн ерөөдөө. Иргэн үзэгчтэй Hello Show нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Энэ удаагийн зочноор ачид тундраг даатгалын брокеринг компани ерөнхий захирал хадагтай Батчинг оролцлоо. Дараагийнхаа сайн байна уу захирлаа нэвтрүүлгээр иргэн уулзцаая. Сайхан амраарай баяртай. Hello Show эрхэм тоныг хөрж байна.